За одоо та бүхэндээ тоо мэдээлэлтэй холбоотой командуудыг хэрхэн ашиглах зааварчилгааг өгье. Тэгэхээр number гэдэг хэсгээр байгаа командууд маань ер нь бол тоо мэдээлэлтэй холбоотой командууд гэсэн үг. За тоо мэдээлэл гэхээр одоо жишээлбэл энэ I9 гэдэг нүдэн дээр байгаа 500 гэдэг тоо юм тий. За энэ тоо маань болохоор яг одоогийн байдлаар general буюу ямар нэгэн тодорхойлсон формат байхгүй дефолтоор ингэж байж байна. За энийг шилжих юм бол яг одоо мөнгөний нэгжинд буюу долларын нэгжинд оруулъя гэх юм бол энэ командын дотроос бид нар $500 юм а гэдэг юм бол ингэж илэрхийлж болно гэсэн үг. За түүний дараа accounting буюу нэгтлэн бодох бүртгэл бид нар жишээлбэл мөнгийг хэрхэн илэрхийлдэг вэ гэдэг сонголтыг эндээ сонгож болно. Accounting тий. За түүнээс гадна энэ Excel маань өөрөө ямар нэгэн тоог хугацаа руу тий хугацааны нэгж рүү хөрвүүлдэг. Тэгэхээр за short date гэдэг юм бол 1901 оны 5 сарын 14-ний өдрийг бол 500 гэдэг тоогоор илэрхийлсэн байна гэдэг ч юм уу. Хий мэтчлэнгээр. За магадгүй 2020 оны 21 сарын 15 гэдэг тоо байлаа те. Энэ бол date хэлбэр буюу одоо огно хэлбэрээр орсон байна те. Тэгэхээр энэ үл бид short date-ийг ингээд оруулж болно. Эсвэл long date-ийг нь буюу өнөөдөр бүтэнсийн өдөр юм байна гэдэг ч юм уу. Гэх мэтчлэнгээр ингээд форматлах энэ хэлбэрийг болохоор энэ дотроос number гэдэг хэсгийн эхний командаар тодорхойлох боломжтой байдаг байна. За түүний дараа байгаа энэ командууд маань ямар командууд вэ гэхлээр тоо мэдээллийг за одоо төгрөглөө хөрвүүлэх, эсвэл евроор хөрвүүлэх, долларлоо хөрвүүлэх гэдэг командуудыг бол сонгох боломжтой. За түүнээс гадна тоог хувь руу шилжүүлэнтэй. За 500 гэж байгаа бол энийг шилжүүлэх юм бол 50,000% гэдэг ч юм уу тий. За магадгүй 0.5 гэдэг юм бол энийг бид нар хувь хөрвүүлэх юм бол 50% гэх мэтчлэнгээр. За энэ мэдээллийг бид нар бар таслаар одоо оруулж иж болно тий. 500 гэдгийг бол тасалчих юм бол 50,000% гэдгийг бол тасалчих юм бол 500 гэдэг томор гараад ирнэ гэсэн үг тий. За түүний ард байгаа хоёр команд маань ямар команд вэ гэхээр тухайн том мэдээллийн арталтанд байгаа энэ ботхоо оронгуудыг хэд байхыг шийддэг гэсэн үг. За ботхоо орон ер нь бол байлгая 1 2 3 4 ботхоо орон бол байлгая гэх юм бол энэ хэсгээр ингээд авч болно. За ботхоо оронг багасгая гэх юм бол энэ хэсгээр ингээд аваад болчих болно тийм. За 1 ботхоо оронтой 2 ботхоо оронтой. За энийг байхгүй болгоё гэвэл энэ дээр дарна гэсэн үг. За ингээд тоо мэдээлэлтэй холбоотой одоо командууд нь бол Excel-ийн number гэдэг хэсгээр байдаг яхны. Та бүхэн илүү их мэдээллийг те илүү олон сонголтуудыг харахыг хүсвэл за энэ доош орсон суман дээр дараад энэ хэсгээс харж болно гэсэн.